Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа дуртай морилцгоно. Өнөөдөр та бүхэндээ Америкт гарсан нэгэн хэргийг ярих гад бэлтгэлээ. 2009 оны 9-р сарын 11-нд Лос Анжелес хотын Монрогийн цагдаагийн газарт дуудлага ирдэг. Миний найз охин руу дайрсан байна. Тэр цусандаа хутгалтчихсан өөхөх гэж байна. Гуй яараарэ гэсэн дуудлага байсан. Цагдаа нар шууд л хөдөлж 15 минутын дараа West Duarte өргөн чөлөөнд ирж хаалгыг нь тогссон боловч дотроос бол ямар ч хариу ирэхгүй байсан. Ингээд төвшөөртэйгээр цагдаа нар бууга шүүрч авцгаадаг. Тэгтэл хаалгыг 45 настай Брайан гэгч дуудлага өгсөн залуу тайлсан. Тэрээр хэлэхдээ уучлаарай, би найз охиндоо анхны тусламж үзүүлж исэн болохоор та нарын тогшихыг сонссонгүй гэж хэлдэг. Дараа нь цагдаа нарыг байшин руугаа дагуулan ордог. Цагдаа нар эхний давхурт ороход цусны хурц өнөр тэднийг угтдаг. Гэвч зочны өрөө нь маш цэвэрхэн, ямар нэгэн эвдэрч сүйтгэсэн юм ерөөсөө байхгүй, хитрхи эмх цэгцтэй харагдаж байсан. Брайаныг даган цагдаа нар унтлагын өрөө рүү ороход байдал тис өөр болж хувирдаг. Орны давуу, хан, хатуу модтой шал гээд бүхэл зүйл цусандаа будагдсан байсан. Цэсний шүгэний хаалга эвдэрч эд зүйлс хаа сайгүй тарсан. Угаалгын өрөөнөөс хохирогч эмхтэй нүцгэн шалан дээр унсан байдалтай, нүдэн нээлттэй бөгөөд тааз руу хоосон ширсэн байдалтайгаар олдсон. Гэхдээ хамгийн анхаарал татсан зүйл бол түүний нүүр, шарх, хөхөрсөн олон орон байсан. Биеийнх нь бусад хэсгээр хутгаар зүссэн, түлэгдсэн, тэр жойтгой хазуулсан уул мөр дүүрэн харагдаж байсан. Энэ нь үнэхээр түүнийг маш удаан хугацаагаар тамлаж байсныг бол шууд л харуулж байсан. Эмнэлгийн ажилтнууд түүнийг яаралтай эмнэлэг рүү авч явсан. Гэвч замдаа бид түүнийг зүрхний цахилгаан бичлэгийн мониторт холбоход сулхан цохилт мэдрэгдэж байсан. Тэд яаралтай тусламжийн тасагт ирсэн боловч харамсалтай нь эмнэлэгт ирснээс хойш удалгүй бүсгүй амь насаа алдсан байгаа. Хохирогч эмэгтэй бол 31 настай Фелисиа Тан Ли болохыг тогтоодог. Тэрээр хятад гаралтай Америк эмэгтэй байгаа. Түүний хэн болохыг баталгаажуулсны дараа цагдаа нар түүнийг нэлээд алдартай олонний танил хүн байсныг нь мэддэг. Тэрээр Галзуу хурд болон Жеки Чаны оргил цаг 2 зэрэг та бүхний сайн мэдэх кинонуудад тоглож байсан Аз эмэгтэй байгаа. Гэвч Фелисиагийн амьдрал таны төсөөлдөг шиг тиймч гэрэл гэгээтэй Холливуудын хэм маягтай байгаагүй. Үнэн дээр тэрээр мансууруулах бодис буруу татлаганд автсан байсан. Фелисиа 12 настай байхдаа Лос Анжелес руу цагаачлан ирсэн. Цагаачлан ирмэгцээл Америкийн чөлөөт соёлд шууд автаж хурдан дасан зохицсон байгаа. Гэвч түүний эрх чөлөөний жинхэнэ амтыг мэдэрсэн үеийн коллежид орсон цаг үе байсан. Багасаа л Фелисиа гой битээ өрмөц царайтай байсан бөгөөд гиний загвар өмсгчөөр ажиллахаар өргөдөл гаргаж загварын каталогуудад зураг авахулдаг. Коллежид байхдаа хаашаал явна хүмүүсийн анхаарлыг татдаг охин байсан. Тэрээр ийм нэгэн гэрэлт залуу насыг өнгөрөөж байсан боловч хаажмаар амьдрал дээр нь хар үйл хуралдаж эхэлдэг. Энэ бүхэн тэр өөртөөгөө чацуу Харпер гэдэг залуутай учирснаар эхэлсэн байгаа. Энэ залуу нь арх тамхинд маш их донтсон тул өөрийгөө архичин Харпер гэж нэрлэх хүртлээр донтсон нэгэн байсан. Тэд уулзсны дараа Фелисиа найз залууга даган арх мансууруулах бодис хэрэгжилж эхэлсэн. Энэ бүх хугацаанд Фелисиа зугаа цэнгэлийн салбарт ажиллах саналыг маш олноор хүлээж авч эхэлдэг. Тэрээр томоохон кинонд дүр авч илүү өргөн хүрээнд ажиллаж байсан. Ганц асуудал нь гэвэл тэр донтолтоосоо ангижирч чадахгүй л байсан. Түүнд байнга л хэрэглээгээ олох шаардлага гардаг байсан бөгөөд энгийн ажиллаж олсон мөнгө нь бол үүнд нь мэдээж хүрэлцдэггүй байсан. Ингээд түүний хар тамхинд нь илүү их мөнгө хэрэгтэй болж мөнгөө яаж олох вэ гэж бодож байгаа. Тэрээр нэгэн маш муу сонголтыг хийсэн. Энэ нь юу вэ гэх юм бол хууль ёсны жүжигчин болж нэр хүндээ өсгөхийн оронд тэрээр маш хурдан хугацаанд их мөнгө олох боломжтой гэж бодон насанд хүрэхчдийн киноны од болохоор шийдсэн байгаа. Анхны удаа хэцүү байсан ч гэсэн эхэлсний дараа олсон мөнгө нь түүнд бол амархан санагдаж эхлэн албан ёсоор энэ салбар руу орж эхэлсэн. Үүний дараа Фелисиа өөрийн блогийг нээж насанд хүрэхчдэд зориулсан контент зарж илүү их мөнгө олж эхэлсэн. Ингээд үүнээс хойш бол хэдэн жил өнгөрсөн. Түүний хувьд бол бүр мөсөн эвдэрсэн, түүний ухаан санаа эвдэрсэн байсан. Тиймээс хэдэн жил өнгөрсний дараа Фелисиа энгийн амьдралыг хүсэмжилж эхэлдэг. Тэрээр бусдтай адилхан байж, хайртай залуутаагаа гэрлэж, хүүхэдтэй болж суурьшиж амьдрахыг маш их хүсэж эхэлдэг. Хэсэг хугацаанд тэр мөрөөдөл нь биелж эхэлсэн. Тухайн үедээ галзууртлаа дурлсан залуутаагаа гэр бүл үүсгэж чаддаг. Гэвч эцэст нь түүний өнгөрсөн амьдрал араас нь гүйцэд ирсэн. Бидний итгэлцэл эвдэрч маргаан олширсны эцэс хоёроо л салсан байгаа. Магадгүй энэ нь Фелисиагийн хувьд шинэ эргэлтийн нэгэн үе байсан байж болох. Тэрээр өнгөрсөн амьдралаа ардаа орхиж шинээр эхлэхээр
шийдэжсэн үега. 2008 оны 10 сард тэрээр насан туршидтын кино болон влог хөтөлбөрөө бүр мөсөнд зогсоод мөн тэрээр шинэ ажилд орж үйл хөдлөх хөрөнгийн чиглэлээр ч суралцаж эхэлсэн. Ингээд амьдралаа шинээр эхлэхээ тангарагснаас хойш 7 сарын дараа тэрээр найзынхаа урилгаар Лас Вегаст болгосон сангийн үдшилтэд оролцохоор болдог. Тэнд л тэрээр амьдралыг нь үрд өөрчлөх залуу Брайантай танилцсан байгаа. Хэргийн газарт 911 рүү залгасан бол Брайан байсан. Фелисиа Брайаныг царайлаг төрх уран яруу үгэнд бүрэн авцсан. Брайаны хувьд бол Чикаго болон Саут Вестэд шашин судлалаар суралцдаг, пастраар суралцаж байгаа залуу байсан. Үүнтэй зэрэгцээд тэрхүү царай төрхийнхөө ачаар Fox телевизийн тусгай нэвтрүүлэгт ч оролцож байсан залуу. Тэрээр Америкийн хамгийн халуухан залуучуудын нэгэрч шалгарч байсан байгаа. Үүгээр зогсохгүй амжилттай бизнес эхлүүл баггүй хөрөнгө мөнгөтэй болсон залуу байгаа. Тэгээ пастор мөртлөөсөө яаж бизнес эрхэлдэг байсан бэ гэж та бүхэн гайхаж магадгүй. Америкийн нэгдсэн улсын хувьд бол өөрөө бизнестэй байх ч юм уу эсвэл өөр ажлууд хийдэг байсан ч гэсэн давхар пастор хийж болдог. Тийм учраас Брайаны хувьд бол пастор мөн бизнесмен залуу байсан байгаа. Брайаны профайл дээр эдгээр 4 үг бол байнга байдаг байсан. Тэгэл, хайр, үнэнч байдал, өөрийгөө хянах чадвар гэсэн. За тэгээ Фелисиагийн хувьд бол өнгөрсөн амьдралдаа үргэлж харамсдаг байсан бөгөөд үүнийгээ ч нуухыг хүсдэг байсан. За тэгээ Брайан Фелисиа хоёрын хувьд болохоор 13 насны зөрүүтэй байсан гэсэн ч тэр хоёр бол хайр сэтгэлийн холбоотой болж чадсан. Ердөө 2 сарын дараа тэд Брайаны гэрт хамтдаа амьдарч эхэлцгэн амьдралдаа анх удаа Фелисиа зөвхөн зүүдэндээ л харж байсан. Асар ихэд эд баялагтай амьдралаар амьдарч эхэлдэг. Тэрээр түүнтэй хамт нийгмийн дээд давхаргийн үдшилтэд очиж байнга аяллаар явдаг болж өссөн бүхнээ авч чаддаг болсон. Брайан түүний насан туршидтын киноны од байсан карьерийн талаар бол огтхон ч тоогоогүй. Энэ бол өнгөрсөнд үлдсэн. Миний хайртай хүн бол яг одоогийн чи гэж хэлэн түүнийг бол өнгөрсөн бүх тайлбартай хүлээн авч хүлээн зөвшөөрчээсэн. Тиймээс Фелисиа хичнээн их тайвшрал мэдэрснийг бол та бүхэн төсөөлж байгаа. Бидний хамтын амьдрал маш хэвийн явагдаж байсан тул тэд гэрлэх талаар нухацтай бодцоож байсан. Ингээд яг тэр үеийн аимшигт хэрэг гарахаас 2 сарын өмнө буюу 7 дугаар сарын 4-нд тэд эцэг эхтэйгээ уулзцаасан. Түүний мөрөөдөж байсан тансаг хурим тун удахгүй болох гэж байтал Фелисиа харгисаар хөнөөгдөж хамт амьдарч байсан байшингаасаа амь насаа алдсан байдалтай олдсон нь нээсэн. За мэдээж Фелисиаг амь насаа алдсны дараа бол хамгийн түрүүнд хажууд нь нэсэн Брайаныг цагдаа нар авчирч байцаасан. Тэгээ Брайан юу гэж мэдүүлж байгаа вэ гэх юм бол Фелисиа өмнөх оройн нь ганцаараа гүйхээр гарсан. Тэд маш тансаг хороололд амьдардаг байсан. Харуул хамгаалттай, хаалттай хороолол байсан тул аюулгүй байдлын хувьд бол ямар нэгэн асуудал гарах ёсгүй тийм хотхон байсан. Гэвч Брайаны хэлснээр бол тэрээр Фелисиатай хамт гүйхийг хүссэн боловч хэдхэн цагийн өмнө дасгал хийж байхдаа булчингаа сунгацсан байсан болохоор хөдөлгөхөд маш хэцүү байсан. Тийм учраас найз охиноо ганцаараа гүйхээр явуулахаас өөр аргагүй байсан бөгөөд өөрөө унтахаар орондоо орсон гэж цагдаа нарт мэдүүлж байгаа. Тэгээд маргааш өглөөн нь 11 цаг хагас хүртэл нам унтсан гэж хэлж байгаа. Тэгээд гаднаас сонин чимээ гарахыг сонсоод зочныхоо өрөөнд очтол Фелисиа цусан тутгалдчихсан амьсгаад нь зогсож байсан гэж байгаа. Тэгээд тэр Брайанд би дасгал хийж байхдаа танихгүй хүний халдлаганд өртөжглөө. Надад туслаарай гэж хэлээд ухаан алдан унсан гэж байгаа. Брайан сандарч анхны тусламж үзүүлэхийг оролцсон. Тэрээр шархыг нь ариутгаж усанд оруулсан гэж байгаа. Гисэн хэдий ч цус тогтохгүй амьсгал нь улам суларсаар байсан болохоор өөрөө энэ бүх зүйлийг бол дийлэхгүй юм байна гэдгээ ойлгон цагдаа болон түргэн тусламж руу залгасан гэж мэдүүлэг өгж байгаа. Гэхдээ энд ямар нэгэн зүйл бол сонио харагдаж байгаа. Ягаад гэх юм бол найз охин нь гүйж яваад маргааш өглөөний 11 цаг хүртэл эргэж ирээгүй байх. Яг энэ хугацаанд бол Брайан юу ч мэдэхгүй нам унтаад өнгөрөөсөн гэдэг нь бол нэлээд сэжигтэй сонсогдсон. Тиймээс Брайаны мэдүүлэгт үндэслэн цагдаа нар мөрдөн байцаалтаа эхлүүлдэг. Өмнө дурдсанчлан тэд Лос Анжелесийн хамгийн тансаг хаалттай хороололд амьдардаг байсан. Тэнд хувийн хамгаалалт, хяналтын камерууд бүгд байсан. Энэ үед л бүх зүйл сонирн болж эхэлдэг. Цагдаа нар тухайн үед бүх камерын бичлэгийг шалгасан боловч Фелисиа байшингаас гарч байгаа ямар нэгэн бичлэг юусоо олддоггүй. Энэ нь болохоор Фелисиа камерт огт бичигдээгүй байсан гэсэн. Тэд хамгаалагчдаас байцаалт авч ойр хавийн хүмүүсээс гүйж яваа эмэгтэй харсан эсхийг асуусан боловч хинч хараагүй гэсэн мэдүүлэг өгдөг. Тэгэхээр түүнийг гадаа гүйж явсныг харсан ямар ч гэрч гарч ирээгүй. Энэ үед бол шүүх эмнэлгийн шинжилгээний баг с сэжигтэй тайланг гаргадаг. Брайан Фелисиаг гүйж яваад цусандаа хутгалдаж ирсэн гэж хэлсэн. Хэрв тийм бол үүдний хаалганаас эхлээд эсвэл коридорт цус байх ёстой
байсан. Гэтэл цусны толгов зөвхөн унтлагын өрөөнөөс л олцсон байгаа. Иймээс цагдаа нар Брайаны мэдүүлгийг эхнээс нь дахин шалгаж эхэлдэг. За мөн Брайан Фелисиагийн цусыг нь цэвэрлэхийн тулд түүнийг усанд оруулсан гэж хэлж исэн. Тусаалдаж байгаа хүнийг яагаад усанд оруулсан бэ гэдэг нь бол бас маш их гайхалт төрүүлсэн. Учир нь цусаалталтыг усанд оруулах нь улам бүрд ордуулдаг байгаа. Ялангуяа халуун усанд оруулах нь бол цусаалталтыг улам түрхсэгдэг. Дараа нь болохоор задлан шинжилгээний хариуч гэсэндээ гарсан. Нэгдүгээрт Фелисиагийн биеэс дор хаяж 320 тусдаа гэмтлүүд илэрсэн байгаа. Энэ нь бол толгойноос нь ахуулаад хөл хүртэл зүсэгдсэн, шалбарсан маш олон тооны шарх байсныг илтгэсэн. Хөхрөлтүүд нь ялангуяа гар хөлн дээр нь маш их төвлөрсөн. Шинжээчид илүү ойроос харж үзэхэд зарим шархнууд нь бол эдгэрч эхэлсэн байсныг анзаарсан. Өөрөөр хэлэх юм бол тэдгээр нь уг хэрэг гарахаас өмнөх үеийн шархнууд байсныг илэрхийлж байгаа. Бас өөр нэг зүйл байсан. Хүн рүү дайрахад хүн бол зүүн совингоороо гараараа толгоогоо хамгаалдаг. Тиймээс хамгаалах шархнууд бол ихэвчлэн шуу болон шилбэн дээр байдаг. Фелисиагийн хөлн дээр болохоор урт саваа шиг зүйлээр цогсон юм шиг маш олон тооны жижиг шархууд байсан. За мөн Фелисиагийн цусны шинжилгээний хариунаас түүний биеэс ансууруулах бодис гэгддэг GHB гэдэг бодис олдсон байгаа. Үүнээс гадна кокаины улмурч илэрсэн. GHB бол мэдрэлийн системийг дарангуйлагч. Тиймээс үүнийг хэрэглэх нь нойрмоглох, анхаарал төвлөрөлт алдагдах, бүр санах ойгоо алдахад хүргэдэг юм бодис байгаа. Хүнд хэлбэрийн үед энэ бодис нь ухаан алдахад мөн хүргэдэг байгаа. Ийм учраас хүчингийн хэрэгүүлдэж байгаа хүмүүс бас энэ бодисыг ашиглах тохиолдлууд нэлээд харагддаг. Гэвч үүний сацуу кокаинаас илэрсэн. Кокаин бол эсрэг нөлөөтэй, энэ бол маш хүчтэй сэргээгч бодис. За харин эдгээр хоёр бодисыг нэг зэрэг хэрэглэхэд хүний бие бүрэн суурдаг байгаа. GHB амьсгалыг удаашруулж харин кокаин зүрхний цохилтыг хурдсагдаг. Тэгэхээр шууд л ухаан алдах боломжтой гэсэн үг. Сэргээд шууд ухаан алдана гэсэн үг байгаа. Тэгээ энэ үйлдэл нь бол дахин давтагддаг гэсэн үг. Энэ бол хүний биед аюултай. Хүний тарих ингэж ажиллаж чадахгүй гэдэг нь бол ойлгомжтой. Тэгэхээр энэ хоёр бодисыг зэрэг хэрэгжилж байна гэдэг нь бол үхэн гэдгээ мэдээд хэрэгэлсэнтэй ялгаагүй байгаа. За ингээд цагдаа нар Фелисиа Брайантай хамт амьдарч явах явцдаа Брайан зодуулдаг ч юм уу хүчирхийлэлд өртдөг байсан байх магадлалтай юу гэдэг тал дээр бол анхаарлаа хандуулж эхэлдэг. Мөн Фелисиагийн харт амхны донтолд хүндэрч байх үед Брайан сандарч цагдаад мэдэгдэх үе гэхээс айгаад бүх баримтыг устгахыг оролцсон байх магадлалтай юм болов уу гэж мөн үздэг. За ингээд цагдаа нар бол Брайаныг аллах үйлдсэн байх магадлалтай гол сэжигтнээ болгон түүнийг баривчлахыг хүссэн. Гэвч түүнийг баривчлахад бол арай эртээсэн. Аллах үйлдсэн гэдгийг нотлох чухал баримтууд дутуу байсан учраас цагдаа нар аллагын сэтэл болон тэдний харилцаа ямар байсныг судлаж эхэлдэг. Удалгүй тэдний найз нөхөд танилуудаас нь ч сэжигтэй гэрчийн баримтууд гарч ирдэг байгаа. Брайан бол нилийн гаж хүн, найз охин нь байнга л хөхөрчгсөн явж байдаг байсан. Тиймээс би юу болсныг асуухад Брайан ямар ч айцгүйгээр секс хийснээс болсон гэж хариулдаг байсан. Тэд хоёулаа үүнийг таашаадаг байсан гэж найз нөхөд нь бол ярьдаг байгаа. Тэгээ яг энэ үед цагдаа нарт нэг зүйл ойлгогддог. Тэд хэргийн газраас тодруулбал Брайаны унтлагын өрөөнөөс нэг зургийг олж харсан байсан. Тэр зураг нь болохоор Тэнгэрийн элчийн зураг байсан. Гэхдээ яагаад анхаарал татсан бэ гэх юм бол нилийн гаж тийм байдлаар зурагдсан Тэнгэрийн элчийн зураг байсан. Тиймээс тэд хэргийн газар руу буцаж очин тэр зургийг ч гэсэн шалгаж эхэлдэг. Тэгээд шалгаж явахдаа зурагны буланд нэг тэмдэг байгааг олж харсан. Тиймээс тэд тэр тэмдэг ямар утга учиртай болохыг судалж үзэхэд энэ тэмдэг нь харанхуйн сахиусан тэнгэрүүдийн клуб буюу Dark Angels Club буюу BDSM гэдэг клубт хамаарагддаг лого болохыг нь олж мэддэг. За тэгээ энэ клуб нь яадаг вэ гэх юм бол боож, хүлэх, ташуурдах болон бусад тийм харгас үйлдэлүүдээр дамжуулан бэлгийн таашаалах хүсдэг хүмүүсийн бүлгэн. За ингээд энэ тодорхой болсны дагуу тэрхүү тэмдэгтээ харанхуйн сахиусан тэнгэрүүдийн клуб Лос Анжелес хотод байрладаг болохыг цагдаа нар олж мэддэг. Тус хотын хамгийн алдартай BDSM нийгэмлэг клуб гэдгээрээ алдартай энэ клуб байсан. Тэгээ уг нь бол Брайаны хувьд маш их бишрэлтэй пастор гэж та бүхэнд танилцуулсан. Түүний профайл дээр ч гэсэн итгэл үнэмшил, өөрийгөө хянах чадвар гэх мэт үгсүүд байдаг байсан. Тийм учраас цагдаа нар хамгийн ихэнд бол тэр клуб руу очицгоодог. Тэгээд менежерт нь Брайаны зургийг үзүүлээд энэ хүнийг таних уу гэд асуусан чинь клубийн хүн бол тийм ээ, тэр бол манай VIP гишүүдийн нэг. Үннийг хэлэхэд түүний хандлага дэндүү хэтэрсэн байсан болохоор бид түүнийг аюултай хүн гэж тэмдэглэсэн байсан гэж хэлдэг. Яг энэ мөчид мөрдөгчдийн хувьд бүх зүйл эцэст нь нэгтгэгдэж эхэлсэн
байгаа. Жинхэнэ мөн чанараа нуусан сүсэг бишрэлтэй пастор яагаад насан туршидчдын киноны хуучин одтой гэрлэх гэж байсан гэдэг нь бол энэ үед цагдаа нарт ойлгомжтой бол. Тиймээс цагдаа нар Брайантай дахин ярилцдаг. Гэвч Брайаны хувьд бол с жигтэн болсноо ойлгосон даруйдаа чимээгүй байх эрхээ эдэлж эхэлдэг. Тэрээр би зөвхөн өмгөөлөгчөөр дамжуулж ярина гэж хэлээд ерөөсөө цагдаа нарт мэдүүлэг өгдөггүй. Цагдаа нар бол өөрсдийнхөө олж илрүүлсэн нууц болоод нотлох баримтуудыг нэг нэгээр нь түнд дэлгэсэн. Брайаны хувьд энэ нь яг л хувцаа нэг нэгээр нь тайлуулж байгаа юм шиг санагдсан нь ойлгомжтой. 2009 оны 9-р сарын 11-ний өглөөний 3 цагийн орчимд тэр хоёр мансууруулах бодис хэрэглэж бэлгийн харилцаанд орсон байгаа. Брайан хожим нь өөрөө маш их мансуурсан байсан болохоор яг ямар үйлдэл хийснээ огт санахгүй байна гэж цагдаа нарт мэдүүлдэг. Гэвч тэрээр ухаан ороход Фелисиа ухаанаа алдсан байдалтайгаар толгоогоороо шүүгээ маш олон удаа мөргөж эвдэх гэж байгааг нь хард. Брайан мансууруулах бодисыг арай бага хэрэглэсэн байсан болохоор түүнийг тайвшруулах гэж оролцсон. Гэвч энэ их эмх замраагүй байдал бүтэн 3 цаг үргэлжилсэн гэж Брайан ярьж байгаа. Өглөөний 6 цаг 30 минут гэхэд Фелисиагийн биеийн байдал ерөөсөө сайжраагүй, тэр хашгирч, самардаж, ухаан алдаж унж эхэлсэн. Тэр дахин босож ирээд чичирч ямар ч утгагүй эмх замраагүй байдал үргэлжилсэн гэж Брайан хэлж байгаа. Яг энэ үед Брайаны гаргасан авир нь найз залуугийн хувьд бол үнэхээр ойлгомжгүй. Тэрээр унаж бэртүүл яах вэ гэж бодоод орны эргэн тойронд дэрнүүд өрсөн гэж байгаа. Тэгээд гараад явсан. Тэгээд доошоо буугаад хуримтлагдсан ажлуудаа хийж эхэлсэн. Тэгээ хэсэг хугацааны дараа цагаа хартал 11 цаг 30 минут болж исэн. Энэ үед болохоор Фелисиаг ирэхээр унтлагын өрөө рүүгээ дээшээ гараад иртэл эмэгтэй ямар ч ухаангүй байдалтай хэвтэж байсан. Энэ үед бол аль хэдийн бүх зүйл оройтсон байсан учраас тэрээр Фелисиаг угаалгын өрөө рүү зөөж анхны тусламж үзүүлсэн бөгөөд тусламж дуудах гэж байгаад цагдаа нар ирвэл түүнийг сексийн гаж сонирхол илэрчгүй гэдгээс гинэт айн Фелисиаг усанд оруулсан гэдгээ хүлээн зөвшөөрж байгаа. Тэгээд түүнийг усанд оруулсныхаа дараа цагдаагийн газар болон түргэн тусламж руу дуудлага өгсөн байгаа. За ингээд Брайаны хэлсэн мэдүүлэг бол энэ хүртэл байсан. Тэгээд түүний хувьд оллаа ярьснаа хүлээн зөвшөөрсөн боловч сексийн үеэр үүссэн хідэн шарах соримноос өөр бусад шарах сорийг бол Фелисиа мансуурсан үедээ өөртөө учруулсан гэж зүтгэж байгаа. За тэгээ Фелисиагийн хувьд болохоор мансуурсан байхдаа хэрвээ хан тавилга мөргөж өөрийгөө гэмтээсэн гэж бодох юм бол үүний шархнууд ямар ч чиглэлгүй, санамсаргүй байдлаар үүссэн байх ёстой. Гэтэл бодит байдал дээр бол түүний шархнууд маш жигд бүгд нэг зөвхт чиглэсэн байсан. За тийм учраас цагдаа нар түүнийг найз бүсгүйгээ санаатаагаар хөнөөсөн гэж үзэжсэн. Ингээд түүнд шууд л хүн амны болон тамалсан хэрэг үүсгдэг. 2011 оны 11 сард болсон шүүх хурлын үеэр Брайаны өмгөөлөгчийн баг прокурорын бүх нотлохоог няцааж эхэлдэг. Харин прокурорын тал ямар байр суурьтай байсан бэ гэх юм бол хэдний гол маргаан бол маш чухал. Юуны өмнө тэд үхлийн шалтгаан нь нүрийг нь доош дарснаас болж амьсгал боогдол явагдсан гэж мэдэгддэг байгаа. Тэгээ энэ бол аллах болсны тод нотлохоо гэж үзсэн. За ингээ маш олон цагийн турш үргэлжилсэн хилэлцүүлгийн эцэс шүүгчдийн бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулдаг. Тэд ямар нэгэн тамлалт болсон гэх нотлохоо олж чадаагүй бөгөөд үүний сэдлийг ч олоогүй. Тийм учраас Брайаныг яллах дүгнэлтээс цагаатгсан байгаа. Гэхдээ шүүгчид мөн дараах мэдээллийг нэмж хэлдэг. Энэ шийдвэрийг гаргахдаа бол ямар ч тийм сэтгэл хангалуун биш байна. Брайаны буруутай гэдгийг эргэлзэлгүйгээр нотлох хангалттай нотлох баримт байхгүй байгаа учраас бид бүхэн энэ шийдвэр гаргаж байна гэж хэлсэн байгаа. За ингээд хүмүүсийг харахад бол бүх нотлохоо баримт нь тодорхой байгаа юм шиг харагдсан боловч яг бодит ямар ч нотлох баримт байхгүйгаас болоод энэ хүн амны хэрэг дээр бол Брайан ямар ч ял авахгүйгээр дагаатгагдж чадсан маш харамсалтай хэрэг байгаа. Тэгээ хүмүүсийн нүдэнд бол пастор маш итгэл үнэмшилтэй хүн шиг харагддаг байсан боловч цаана нь нуугдж байсан түүний маш аимшигтай энэ гаж хүсэл нь эмэгтэйгийн амь насанд хүрсэн ийм харамсалтай хэрэг байлаа. Тэгээ та бүхэн энэ хэргийг сонсоод юу гэж бодож байна? Өөрт төрж байгаа сэтгэлдлүүдээ комент хэсэгт бичиж хуваалцаарай. Сувг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Гоо эргээд бүгдээрээ дараагийнхаа дугаараар уулзцгаая.